За сайн бацхан уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Онцгой байдлын ерхий газар нийслэлийн засаг даргын тамгын газар хамтраад нийслэл хоттой гамшигар сан болох ижирүүн сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. За ер нь бол 1990 оноос хойш бол нийслэлийн хэмжээнд бол ийм том хэмжээний гамшигар сан болох ижирүүн сургуулийг зохион байгуулагдаж байгаагүй. Өмнө нь бол нийслэлийн удирдлагын зүгээс дүүргүүд дээр эсвэл одоо иргэний хамгаалтын байгуул байхдаа хэсэгчсэн байдлаар сургууль зохион байгуулж явуулж байсан ийм түүх байдаг. За энэ удаа бид онцгой байдлын ерхий газраас нийслэлийн удирдлагатай хамтраад нийслэл хотын хэмжээний энэ том хэмжээний сургуулийг зохион байгуулахар бид шийдэл төрсөн юм байна. За энэ асуудалтай холбогдуулаад Монгол Улсын шадар сайдын үр дүнгийн гэрээ, нийслэлийн засаг даргын үр дүнгийн гэрээ болон холбогдох төлөвлөгөөнд бол энэ том хэмжээний ижирүүн сургуулийн талаарх асуудал тусгагдсан. За энэ удаагийн сургуулийг нийслэл хотын хэмжээнийг бүхэлд нь хамруулж бид зохион байгуулахар төлөвлөж байгаа. Тэгэхээр хэд хэдэн томоохон гол арга хэмжээний талаар би ард иргэдтэй эртнээс мэдэгдэх гэж одоо өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг нийслэлийн тамгын газарт хамтар зохион байгуулж явуулж байгаа. Өнөөдрийн хэвлэлийн баг хурл үндсэндээ сургууль болохоос 2 сарын өмнө явагдаж байгаа юм онцлогтой. Тийм учраас эртнээс бид энэ мэдээллийг өгч байна. За нэгдүгээрт бид газар хөдлөлтийн аюул занлын талаарх энэ нөхцөл байдалтай уялдсан ийм цагийн байдал дээр энэ сургуулийг зохион байгуулж явуул. Ер нь сүүлийн үед бол Улаанбаатар хотын газар хөдлөлийн идэвхжүүлэлт нэмэгдэж байгаа. Энэ зохион байгуулж байгаа сургуулийн гол зорилго бол болцшгүй одоо томоохон аюул занал тэр тусмаа газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед бол ард иргэдийн амь насыг авраг хамгаалах, энэ аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол багтаагаар даван туулах энэ ажлыг одоо эртнээс төлөвлөлт зохион байгуулалтанд оруулах ийм шаардлага байгаад байна. Сургалтыг бид хэдий чинээнд бол олон давтамжтай ард иргэдэд хамруулж зохион байгуулж чадна. Энэ тохиолдож үзэх аюулыг хохирол багтаа даван туулах ганц л одоо гарц нь бол энэ байгаамаа. Тэгээ энэтэй уялдуулж бидний гол одоо сургуулийн зорилго оршиж байгаа. За нэгдүгээр бид нүүн шилжих дадлаг сургууль юм. Энэ нүүн шилжих дадлаг сургууль нь ямар очтой юм бэ гэхээр газар хөдлөлтийн одоо аливаа жижигэл болсны дараа барилга байгууламжаас орон сууцнаас ард иргэдийг аюулгүй талбай цэг талбайд очиж одоо шилжин байрлуулах барилаараа гэдэг зөвлөмжийг бол олон жил бид нар өгч байгаа. Энэтэй холбогдсон нүүн шилжих дадлаг сургууль юм. За энэ хүрээнд Улаанбаатар хотын би бүр эртнээс анхааруулж хэлж байгаа. Орон сууцны бүх барилгууд, бусад бүх барилга байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүхий л хүмүүсийг нүүн шилжих төр дадлаг сургуульд хамруулнаа. Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараад Улаанбаатар хотод аюулгүй цэг талбайг тогтоогоод өгчихсөн 40 гаруй цэгүүд байна. 40 гаруй цэг байна. Бид өмнө дадлаг сургууль хийж үзэж байгаа. Ихэвчлэн одоо энэ төр захиргааны байгууллага хүмүүс энэ дадлаг сургуульд оролцоод байгаа юм л да. Тэгэхээр орон сууцны ард иргэд энэ асуудлаас орхичод. Тэгэхээр орон сууцнаас гараад бүх хүмүүс Улаанбаатар хотод сая гаруй одоо ард иргэд байгаа бүгдийг энэ нүүн шилжих дадлаг сургуульд хамруулна. Тэгэхээр бид бэлтгэл ажлынхаа өрөөнд одоо нэг ард иргэдтэй хандаад нэг ийм зөвлөмжүүд өгөх гээд байна. Жишээлбэл одоо энд орон сууцны барилга байх юм бол тухайн орон сууцнаас гараад тухайн иргэн хүн ямар чиглэл маршрутаар явсараа тэр цэг талбайд очих юм бэ гэдэг энэ зураглалыг бид урьдчилж гаргана. Энэ хүрээнд нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга, хороодын засаг дарга тэгээд тэр тусам бүр доош шатанд очиод сөөхөө хүртэл бүх хүмүүс оролцож энэ бэлтгэл ажлыг хангана. Бид иргэддээ энэ зааврыг бол зайлшгүй өгөх гээд. Ийм том сургуулийг зохион байгуулж байна. Энд одоо сургуульд оролцохгүй гэдэг одоо ямар нэгэн өмчийн хэлбэрээс харгалзсан ч гэдэг аж ахуйн нэгжч гэдэг ийм зүйл байхгүй гэдгийг би урьдчилж анхааруулж хэлэх гэсэн. За 24 сарын 25-ны өдөр энэ дадлаг сургуулийг зохион байгуулна. Хагас өдрийн хугацаатай бид нар дадлага хийж зохион байгуулна. Улаанбаатар хотын бүх машин техникийн хөдөлгөөнийг бид хязгаарлана. Улаанбаатар хотоос гарч байгаа болон Улаанбаатар хотод орж ирэх бүх машин техникийг зогсоож байгаад энэ дадлага сургуулийг зохион байгуулж явуулна. За дараагийн нэг том дадлага сургууль бол нүүлгэн шилжүүлэлт. Энэ нь бол дүүрэг болгон дээр Улаанбаатар хотын одоо гол төвд байгаа 6 дүүргийн ямар нэгэн байдлаар сонгочихсон орон сууцны ард иргэдийг аюулгүй тэр одоо очиод байрлах тэр нүүн шилжүүлээд очиод байрлуул тэр сонгогдсон талбайд нь тэр барилга байгууламж нь тэр газар нутгаар энэ дадлаг сургууль хийж зохион байгуулж явуулна. Иргэдийн хурлын тогтоолд бол бас нэг 30 гаруй Улаанбаатар хотыг тойрсон аюул жуулчлалын дамралтын газар цэгүүдийг сонгоцсон байгаа. Тэгэхээр энэ цэгүүд дээр энэ нүүлгэн шилжүүлэлт дадлаг сургуулийг хийж явуулнаа. За тэгэхээр одоо юм болзошгүй одоо хүндрэл бэрхшээл гарч болдгүй. Зарим болох ч асуудал байгаа, болохгүй ч асуудал байгаа. Бүх зүйлийг бид энэ одоо нүүлгэн шилжүүлэлт бол нүүн шилжих дадлаг сургуулийн явц олж харах ийм том зорилгыг агуулж байгаа. За дараагийн асуудал дүүрэг болгон дээр
эрен анх аврах ажиллагааны дадлага сургуулийг онцгой байдлын байгууллага болон томилгоотой байгаа албад мэрэгжлийн анги, эрүүл мэндийн байгууллага, бусад ямар байгууллагууд энэ бүгдээрээ хамтарч зохион байгуулж явуулна. За мөн Улаанбаатар хотын томоохон нэгдсэн эмнэлгүүд за дээр нь одоо бусад одоо төрийн цэргийн байгууллагын эмнэлгүүдийг хээрийн эмнэлгийг дэлгэж бидэг үзэх гэдэг. Хээрийн эмнэлгийг дэлгэж үзэх гэдэг. Ийм хэмжээний том дадлага сургуулиудыг зохион байгуулж явуулна. За дээр нь одоо газар хөдлөлтийн нөхцөл байдал үүсвэд Улаанбаатарын удирдлага, онцгой байдлын ерөнхий газар дүүргэн ямар чиглэлийг яаж хамтарч хэрэгжүүлэх төлөвлөгөөн дээр тэр яаж тусгацсан байдгийг, үндэсний аюулгүй байдлыг хангах зөвлөлийн гишүүдийн аюулгүй байдлыг бид нар яаж хангах ёстой, засгийн газар нь яаж ажиллах ёстой, улсын онцгой комиссын ямар байдгийг шат шатанд энэ зохион байгуулалтын асуудалтай холбоотой чиглэлээр бол команд штабын сургуулийг бол бид нар нэгдсэн одоо удирдлагатай зохион байгуулж явуулнаа. За энэ сургуулийн хамгийн гол зорилго бол энэ бүх үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалт цэгцэнд нь оруулж авах, удирдлаганд нь оруулж авах ийм зорилгыг агуулж байгаа. Ер нь бусад улс орнд тохиолж байгаа газар хөдлөлтийн нөхцөл байдал та хараад байхад энэ сургамжинд дүгнэлт хийхэд бол энэ удирдлага зохицуулалтаар хангах асуудал орхигдсанаас болоод хоорон хохирол маш их гардгийн байна гэдгийг бол бид нар анзаарч хараад энэ дээр дүгнэлтэнд хүрээд байгаамаа. Ийм том сургуулийг зохион байгуулахаар бид нар өнөөдөр нийслэлийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж сургуулийн зорилго чиглэлийн талаар тайлбарлаж ярьлаа. Урьдчилан уулзалтуудыг зохион байгууллаа. За бусад одоо нийслэлийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчээс ахвал бусад хүмүүстэй бид нар шат тараас уулзалтуудыг хийж энэ хүрээндээ сургуулийн зорилго чиглэлийг танилцуулж яаж зохион байгуулалтанд орж ажиллах талаар мэдээлэл өгч ажилланаа. За сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд бид гамшигаас хамгаалалт үйл ажиллагааны чиглэлээр тэр тусмаа газар хөдлөлтийн аюул заналтай холбоотой шат шатны сургалтыг зохион байгуул. Одоо энэ 21-ний өдөр буюу пүрэв гарагт нийслэлийн удирдлагаас ахуулаад бүх дүүргийн засаг даргад онцгой комиссийн гишүүд нийслэлийн тамгын газар аппаратын бие бүрэлдэхүүний сургалтыг эхлүүлнэ. Дараа нь залгуулад бид хороодын засаг даргынхаа сургалт хийн. Тэгээд одоо дүүрэг болгон дээр очиж энэ сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай бүгднтэй сургалт зохион байгуулж явуулнаа. За дээр нь энэ сургуульд нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн ажлын албанд бид хамтарч ажиллах талаар хүсэлт явах гэж байгаа. Яагаад гэвэл нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн ажлын албаны хажууд 11 кластрын төлөвлөгөө гэж байдаг. Хэрвээ Монгол улсад томоохон хэмжээний газар хөдлөлт тохиолдоход энэ 11 кластрын чиглэлээр туслан дэмжлэг үзүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллахын энэ олон улсын байгууллагууд. Тэгэхээр энэ одоо кластрын төлөвлөгөөнд тусгацсан арга хэмжээнд энэ нөхцөл байдал дээр яаж одоо хооронд уялдах юм, хэн энэ ажлаа хариуцж байгаа, тэр одоо хариуцсан ажлуудын шаттараас арга хэмжээнүүд нь хэрэгжих боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдгийг бас нэг талаар тодтогч үзэх. Энэ төлөвлөгөөгөө шинжлэх юм баталгаажуулах, гарын үеийн зөвхөн зурах, цаашдаа энэ төлөвлөгөөгөө дагаж мөрдөж явах энэ чиглэл рүү хандсан бас нэг дадлаг сургуулийг бид нар хийнэ.